Худалдааны дайныг хэн ялж байгаа юм бэ? Америкчууд ялж байгаа юм уу? Хятадууд ялж байгаа юм уу? Олон үндэсэг байгаа. Улс төрийн хувьд одоо дэлхийн хамгийн том тоглоом. Тийм. Хэн буугаад өгөх үү? Хэн төрөлө буулт хийх үү? Хэн цагаан ордон дээр очиж гараа мөшгөх үү? Хүмүүс юу ярьж байна гэх юм бол Америкчууд ялж байна. Америк тийм бүргэд хятад луугийн тэг гарыг мөшгөж байна. Хүзүүгийн боож байна. Нөгөө цэгийн юу юм бэ гэх юм бол Америк луу тийм Америкчууд чадахгүй. Хятадуудыг барахгүй. Хятадууд тэр хангамжийн сүлжээг авцсан байгаа, ховор элементүүдийг авцсан байгаа, уул уурхай гэмтэрчд авцсан байгаа. Америкчууд яаж чадахгүй. За, үнэ юм худлаа юм хэдүүлээ одоо харах ёстой яа гэх юм бол өчигдөр, уржигдөр өнгөрсөн 7 хоног шин сонин содон чухал мэдээлэлүүд гарсан. За яаж эхэлж исэн бэ гэх юм бол Дональд Трамп Америкчууд тий худалдааны тариф татварыг өсгснийхэн дараа хятадууд юу гэж хэлсэн бэ гэх юм бол эцээ үзнэ. Эцээ хүртэл үзнэ. Бууж өгөхгүй. Америкчууд юу гэж хэлсэн бэ гэх юм бол Дональд Трамп юу гэж хэлсэн бэ гэх юм бол манай улсыг манай эдийн засгийн хамгийн том паразит, хамгийн том цус сорогч, хамгийн том баг лөөвчин гэдэг үг хэлсэн. Хэм бэ гэх юм бол хятадууд. Дональд Трампыг шүмжилж байгаа зөндөө хүмүүс гарч ирсэн л дээ. Бүтэхгүй, чадахгүй, failed нэ. Walmart хаосорч гин, Costco хаосорч гин, Америкийн бомбууд хаосорч байгаа. За эсэргээрээ бас хятадын эдийн засгаас зөндөө олон мэдээлэлүүд гарч байгаа. Тэр нь юу юм бэ гэх юм бол үйлдвэрүүд зогсож байна. Ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа. Бүр ард ирээдүйд бослого хийж байгаа. Яагаад гэх юм бол цалин авч чадахгүй байна. Үйлдвэрүүд хаагдж байна, компаниуд дампуурж байна. Маш олон үйлдвэрлэгч компаниуд Хятадаас Индонез руу нүүж байна, Малайз руу нүүж байна, Эрэгтгэл рүү нүүж байна, Таиланд, Вьетнам руу зугтж байна. Америкийн топ 6 тий арилжааны банкуд яасан бэ гэх юм бол тэдний ашигт ажиллагаа нийтээрээ тэрбум доллараараа буурсан. Юунаас болж байгаа юм бэ гэх юм бол зээлийн чанар муудсан. Зээлийн эргэн төлөлт муудсан гэх мэтчлэн. За нөгөө талдаа юу болсон бэ гэх юм бол Америк улсын гайлын орлого маань ойролцооныг 7-8 тэрбум байсан бол 15-16 тэрбум доллар руу пуужинсан. Юунаас болж байгаа юм бэ гэх юм бол мэдээж гайлын аль бисны татвар. За тэгээд хятадууд маш болгоомжтой дотоод эдийн засгаасаа мэдээлэлүүд задрахгүйгийн тулд нэлээд олон хүмүүсийг чангалж байгаа. Гэхдээ энэ тэндээс мэдээлэл задарч байна. Zhejiang province are shouting in unison. Pay my wages. Цалингийг өг үйлдвэрийн гадаа хятад ажилтан нэгч. Pay my wages. Workers at Shengdi Optoelectronics in Wuzhen, Tongxiang City, Zhejiang province are shouting in unison. Цагдаа бүр ингэж байгаа. Тэгээ ард иргэдүүд бухимдалтай байгаа хүмүүс тэнд ажилласараа цалин авч чадахгүй байгаа. On strike. Swinging Shangda Electronics is on strike, see? The social crisis in China is worsening, with protests erupting across the country. Millions of Ерөнхийдөө иймэрхүү мэдээлэлүүд бид нар ерөөсө харахгүй байгаа. Яагаад гэх юм бол хятадууд ийм мэдээлэл гарах хүсэлгүй байгаа байхгүй юу? Тэгээ энэ тараа явчих юм бол бас аюултай. Яагаад гэх юм бол тэрбум гарна хятадууд байгаа. Бүгдээрээ баян биш. Бүгдээрээ үйлдвэр нөө янз бүрийн тэ Америк дэлхийн эдийн засгийн холбоотой экспортлогч орн учраас дэлхийн эдийн засаг ба Америкээс хамаатай хараат байгаа учраас. Lifa are rising up. Things are getting out of hand in China. Тэ замбрааг болж эхэлж байна. Тэ хятадын нам Protests are growing at an exponential rate. Right now, people are protesting about losing their jobs and not getting paid for work they have already done. But the way CCP Тэгээ офс дотрооч, үйлдвэрийн гадаач, үйлдвэрийн доторч тий бичлүүд одоо ингэ задарч эхэлж байгаа. Хятад дотроо ийгүү болж эхэлж ах шиг байна. is responding to these protests, it's not gonna turn out good. They're deleting posts, suppressing comments. Тэгээ хятадын хэвлэл мэдээлэл буюу social media дотор янз бүрийн ийм постуудын контент, видео бичлэг бүгдийг нь устгаад алга болгож байгаа. Worst yet, they're kidnapping people from the street as you. За яг тэгээ энэ үнэ юм уу худлаа юм уу хэдүүлээ бас шүүлтүртэй үүсэх хэвээр. Мэдээж барууныхан юу гэж хэлж байгаа юм бэ гэх юм л хятадууд угаасаа ийм штэ. Тэгээ бослог гаргаж байгаа хүмүүс ингээ хорчдаг, шорон дотор хийждэг. You can see from your screen. Pretty soon, these protests will go from being about the economy to being about the CCP. За. Тэсээ юу хэлсэн бэ гэх юм бол эхлээд энэ үйлдвэрлэл, цалин орлогын тухай тий бослогууд. За удахгүй улс төрийн тогтолцоо
болох магадaltaй. Chinese citizens will realize that they are struggling because of decisions of one person, Xi Jinping. Тэгээд ерөөхдөө хүмүүс бидний амьдрал муудад ирэх юм бол бид нар хэнийг муулдаг юм бэ гэх юм бол тийм ээ ерөөхдөө сайд ерөөхдөө гих мэд чинь муулдаг штэ. Тэгээд хятадууд нэг ялгаа байхгүй. Хизээ санхүү эрчлэнд хүрэх юм бэ? Байрны урсгалтай болох юм бэ? Тэтгэвртэй бэлэн болох юм бэ? Маш олон хүмүүс ийм асуудалтай. За инх төвшин гэдэг залуу дүнгиж сая биднэр рүү хандаад яг адилхан юм асуусан. Инх төвшнгээс бидний юу авсан бэ гэх юм бол орлогыг авсан, зарлагыг авсан, байгаа өрөнгийн үрийн хэмжээг нь аваад бид нар инх төвшөнд юу гаргаж өгсөн бэ гэх юм бол хөрөнгө олтын төлөвөө гаргаад өгсөн. За энэ документыг хоёлоо хамт харчээ. За инх төвшингийн орлого 7 сая гарна. Зарлага нь 4 сая. Тэгээ сар болгон 3 сая 700 орчим төгрөгийг далт хийх боломжтой юм байна. За инх төвшин хизээ санхүүгийн эрсдлөөнд хүрэх юм бэ гэх юм бол 3.6 жил орчим дотор хөрөнгө олт хийгээд 321 сая төгрөгтэй болох юм байна. За инх төвшнгөөс нэмээд юу асуусан бэ гэх юм бол чи хизээ өөрийгөө баян гэж тооцох юм бэ? Инх төвшөнд бол 846 сая төгрөгийн хөрөнгө олтын багц хэрэгтэй юм байна. Хизээ өрөх юм бэ гэх юм бол 6.8 жилийн баг. За чиний тоо баримт өөр байж магадгүй. Гэхдээ бид нэр яг адилхан ийм төрлийн тайлан чамд гаргаж өгч болно. Юу ихтэй юм бэ гэх юм бол орлого, зарлага, хөрөнгө үрийн хэмжээ. За инх төвшингийн тайлан өөрөө уншиж хармаар байгаа юм бол линк доор байгаа шүү. Өөрөө ийм тайлан гаргуулмаар байгаа юм бол дахиад нэг линк байгаа. Тайланы өртөг 50,000 төгрөг. Нэмээд бид нар танд юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол мэрэгчлийн хөрөнгө олтын акцч чинь бас гаргаад өгнө. Яг гэх юм бол энэ үр дүндээ аль болох хурдан өндөр өгөөжтэй эрсдэл ахтай хөрөнгө гаргана. За тайлан төлөвлөгөөтэй үр дүндээ хүрцгээе. Тэгээ бас контентээ өргөжлүүлнэ. За тэгээ тэнд чангарч ах шиг байна. Тэгээ юу болж байгаа юм бэ гэх юм бол хятадууд баг зэрэг энэ тэнд зарим бараа, зарим тийм бүтээгдэхүүний төрөл дээрээ өөрийнхөө тавьсан татвар тарифа буулгаж байгаа. Жишээлбэл юун дээрээ буулгасан бэ гэх юм бол нитрит, ethane янз бүрийн Америкаас судалж авч байгаа бараанууд дээр 125% татвараа буулгасан. За тэгээ өнгөрсөн 5-6 хоногийн хооронд юу болж исэн бэ гэх юм бол олон төрлийн хэвлэл мэдээлэлээр дамжуулаад хятадууд энэ тэнд баг зэрэг ингээ мэдээлэл тараасан. China says it's evaluating the possibility of trade talks with the US. Эцээ үүснэ гэсэн юмнууд нь одоо баг зэрэг алга болчихно те. China signals openness to trade talks. Ерөнхийдөө хятадууд те худалдааны хилцэл ярилцах нээлттэй болж эхэлж байна. Тэ Beijing weighs fentanyl offer to US to start trade talks. Одоо хятадууд түүхийдийг нийлүүлдэг. Fentanyl хамгийн аимшигтай харт тамхины түүхийдийг Мексик, Канада руу нийлүүлдэг. За тэгээд тэндээ эцсийн бүтээгдэхүүн гараад Америк руу экспортлогддог. За хятадууд юу гэж хэлсэн бэ гэх юм бол за окей энэ Fentanyl-ийн харт тамхины түүхий дээр хэдүүлээ ярилцаж болно. Ингээ баг багаар ингээ явсаар агаад Америкчууд хаанаас чангалж эхэлсэн бэ гэх юм бол урчигдэр Америк улсын сангийн сайд юу гэж хэлсэн бэ гэх юм бол бид нар ерөнхийдөө 18 том худалдааны түншүүдийнхаа 17-тай ярилцж байгаа юм аа. Ганцхан хэдэ ярилцахгүй байгаа юм бэ гэх юм бол хятадуудтай ярилцах байгаа. За тэгээ энэ 7 хоногт Их Британтай худалдааны хилцэл нь бараг эцлэгдэх гээд ах шиг байна. Удахгүй энэгтэхтэй худалдааны хилцэл бас дуусгаад ах шиг байна. Тэгээ тэрний дараа Япон. Тэгээ ингээд хятадуудыг ингээд хүлээлгэсээр л байгаа. Тэгээ өчигдөр юу болсон бэ гэвэл Америкийн сангийн сайд энэ мэдээллийг өгсөн. The world has been coming to the US and China has been the missing piece. Дэлхийн бүх эдийн засаг тийм улсууд манай дээр ээсч ерөөхдөө худалдааны хилцлээ ярилцсан. Ганцхан хятадууд юу ч яриаггүй. I was going to be in Switzerland to negotiate with the Swiss. Turns out the Chinese team is traveling through Europe and they will be in Switzerland also. So we will meet on Saturday and Sunday. За би удахгүй Швейцар руу явах гэсэн. Швейцаруудтай ерөөхдөө бас худалдааны гэрээгээ тэг ярилцах гэсэн, хилцэл хийх гэсэн. Тэгсэн чинь хятадууд бас Европт байгаа юм байна. За тэгээ энэ хагасаа өдөр, энэ бүтэн сая өдөр би хятадуудын түншүүдтэй төлөөлөгч нартай бас уулзаад энэ худалдааны тухай ярилцаад эхэлнэ гинэ. And look, we have shared interest. Хамраах хабал. That this isn't sustainable, as I said before, especially on the Chinese side. And 145%, 125% is the equivalent of an embargo. Тэгээ нугасаа докторгүй шүү дээ. 145%-ийн татвар оногдуулна гэдэг чинь зүгээр
худалдааны хориг тавьж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ урт хугацаанд тогтворгүй тийм учраас хэдүүлээ ярилцъя. We don't want to decouple. What we want is fair trade. Тэ? Бид нар ерөөхдөө Хятадын эдийн засгаас хараад бус болох нь биш ээ. Тэ? Бүр 8 худалдаа хийхэ болох нь биш ээ. Зүгээр энэ худалдааны тэнцэл, худалдааны зарчмаа шударга болгоё. За. Тэгээ өмнө нь бол алдсан эцээ үзье гэсэн X page дээр, Twitter page дээр Хятадын элчин сайдын яамнаас Америк сунгаа, тэ? Based on full consideration of global expectations, China's interests, and the appeals of the US business community and consumers, China has decided to agree and engage with the US side. За, энийг яаж бичсэн байгаа юм бэ гэх юм бол за, дэлхийн эдийн засагч нар Хятадын ашиг сонирхол, за бас Америкчуудын бизнесүүд гуйж байгаа учраас, нэгж байгаа учраас бид нэр Америкчуудаа ярихаас та ерөөхдөө жоохон нүрэ хамгаалж юм л та. Тэгээ Хятадууд одоо юу баталсан бэ гэх юм бол юу confirmation өгсөн бэ гэвэл Америк талтай одоо ярилцж байна. За, шалтгаан зөндөө байгаа. Яг гэх юм бол контейнерын тээвэр навс унж таад ингэ харж байгаа юм бол те тарифууд гараад ирэх юм байна гэхээс өмнө бүгднийг ерөөхдөө маш ихээр гаргасан экспортлсон Америкчууд бөөнөр нь ерөөхдөө има захиалга агуулгаад дүүргэсэн тэрнээс хойш ерөөхдөө контейнер бараа болон навс буурсан. Тэ Хятадаас одоо гарч байгаа экспортлогдож байгаа контейнер тээвэр өнгөрсөн 4 сарын ихээр навс унтсан. Та харж байгаа юм бол тий. Ерөөдөө 40-50%-аар контейнерын таталт буурсан байгаа. За тэгээ need tonnage одоо 1 TEU гэдэг чинь 20 тий 20 контейнер гэсэн үг. Объемын хардаа хэдэн зуун мянгаар буурсан байгаа. 550 мянган ширхэг тээвэрлэгддэг байсан бол тэр бараг 300 мянган контейнер руу буурсан. 20 контейнер. За тэгээ энэ бас Хятадын бомбд дээрээ зураг тавьсан байгаа. Ерөнхийдөө 2024 оны зураг та харж байгаа юм бол ачааны машин контейнер дүүрсэн байгаа. Одоо баг байхгүй. Замын төвчлэл ерөөсөө байхгүй. Нэмээд ер нь бол ингээ харах юм бол Америкийн хамгийн ачаал ихтэй бомбд Los Angeles Port та харж байгаа юм бол баг тий ус онгоц байхгүй. За Шанхайгийн порт бомбын дэргэд ерөнхийдөө битүү төгжрэлтэй. Яагаад вэ гэх юм бол тий ачлалтад биелэн Америк руу явах хэрэгтэй байсан. Тээвэр нь гаццсан. Тэгээ ус онгоц дээр хүлээж байгаа. Юу хүлээж байгаа юм бэ гэх юм бол худалдааны хилцэлт бүтчих юм бoo. Тэ татвар нь буурчих юм бол бид нэр бараага зөөхөд бэлэн маш олон ус онгоц зав бараатайгаа тэ бомбын гадаа далаа дээр гацсан хүлээж байгаа байхгүй. За тэгээ энэ ерөөхдөө бүтэх юм уугүй юм бомэд. Ягаад вэ гэх юм бол 2018-19 онд Америк Хятадууд бас яг адилхан худалдааны дан хэлжсэн. Тэрэн дээр ерөөдөө ямар нэгэн онцгой тогтолцоонд юусоо хүрээгүй. Тэр тариф татварууд нь хүчиндээ өмөлтсөн. Ямар нэгэн хилцэл бараг бүтээгүй. Тэгэхдээ энэ удаадаа 20-30% тариф юусоо тавиагүй. 140-150% тариф тавьсан учраас ямар нэгэн үр дүн гарах магадaltaй хаа. За тэгдүүлээ 50 хүлээж. За тэгээ энэ тариф болчих юм бол тэгээл манай Монгол бас сайн зис нүүрс гих мэд шин худалдаа авалтанд буцаагаад эрчимжүүлэх баха. Тэгэл манай хөрөнгө оруулагч нар манай Хятадын хувьцаа, манай Америкийн хувьцаанууд бас буцаагаад дээшээ өсөх магадлал маш өндөртэй. Тэгээд хэдүүлээ хүлээцгээе.